Сайн уу залуусаа. Өнөөдөр бүгдээрээ MetaTrader 5 дээр арилжаа хийхийг сурцгаана. Анхан шатны хичээл гэсэн үг. Ер нь бол яг анхан шатны гэлтгүү ер нь бид нарт яг Meta 5 програм дээр те нэг хитгэн л одоо зүйлийг сурцсан байхад арилжаа хийхэд бол ямар ч асуудалгүй байгаа шүү. За тэгээд өмнө нэг хичээл дээр болохоор өөрийнхөө одоо брокер дээрх дансыг MetaTrader руу холбохыг заасан. За тэгээд холбосны дараа буюу MetaTrader руугаа нэвтэрж орсны дараа яг ийм байдалтай харагддаг. Тэгээд яг энэ байдалтайгаас эхлээд бүгдээрээ яг өөрсдийнхөө нөгөө нэг арилжааныхаа тэр сетапыг гэх юм уу те програм доторхоо өөрсдийнхоороо ингэж одоо тохируулна гэсэн үг. Тэгээд арилжаанд орж сурцгаана. За тэгвэл бүгдээрээ шууд гол ажилд оръё. За зүүн дээд буланд гас эхлэе. За зүүн дээд буланд нэг юм цонх байна. За миний маус харагдаж байгаа те. За энэ цонхон дээр юу байгаа вэ гэхээр нөгөө нэг хослууд маань буюу фэрүүд маань харагдаж байна. За тэгэд үүний доор болохоор яг бидний нэг аккаунтны тохиргоо ч юм уу индикатор энэ төр байдаг хэсэг харагдаж байгаа. За тэгээд доор болохоор энэ нөгөө нэг бас цэснүүд байгаа. Энэ цэснүүдээс яг бидний хувьд хамгийн түгээмэл ашигладаг нь энэ history. За тэгээд дээрэс нь trade гэд үүнийг ашигладаг байгаа. За trade дээр хамгийн гол нь дарахаар шүү дээ те. Доод зүүн доод болно гэсэн үг шүү дээ. Trade дээр дарахаар энэ дээр нөгөө нэг дансны маань мэдээлэл харагдана. За энэ мэдээлэл маань $5,000 гэж байна. За энэ $5,000 одоо демо данс байх нэ. За 5,000-ын демо ч real ч угаасаа ингэ харагдана л гэсэн үг. За тэгээд гарч ирэхдээ болохоор энэ одоо энэ чарттай хэсгүүд байгаа. За эдгээр маань бол анх гарч ирэхэд нэг дөрвөн үндсэн чарт ингэж харагддаг. За тэгээд мэдээж яг нөхцөл нь арай өөрөөр зарим индикатор оцсон индикатор байхгүй ч юм уу те нэгэнд candlestick байхад нөгөөх нь арай өөр төрлийн лаач юм ингэж харагдаж байна. Тэгэхээр энийг бүгдээрээ өөрсдийнхөө нүдэнд дэвтэйхэн байхаар эхлээд тохируулж сурна. За тэгвэл бүгдээрээ эхэлцгээе. Эхний ээлжинд болохоор энэ жоохон замраагүй харагдаж байна те. Нэг нэгээр нь яаж том харах вэ гэхээр хамгийн энгийн арга нь юу вэ гэхээр энэ дот хэсэгт энэ гол хэсэгт одоо маус харж байгаа те. Энэ гол хэсэгт болохоор яг бидний одоо цонх руугаа гаргаад ирсэн хослолууд харагдаж байна. За эхлээд евро USD гэж байна. За энэ дээрээ дабл клик буюу 2 удаа дарахаар ингээд томорчж байна гэсэн үг. За ингээд томорсны дараа энэ нэг сараалцсан одоо хэсгүүд нь амар ядаргаатай санагдаад байгаа. За энэ дээр бол маус 2-оо дараад за энэ grid гэдэг байгаа. Энэ grid-ийг дарах юм бол энэ юунууд нь байхгүй болно. За яг хөө тэгээд яг control G гэдэг товчны хослолыг бүгдээрээ ашиглаж болно гэсэн үг. За энэ grid-ийг дарлаа. Ингээд нөгөө нэг grid маань байхгүй болсон гэсэн. За үүний дараа болохоор энэ нэг улаан ийм одоо индикатор байгаад байгаа. Үүнийг алгуулахын тулд яг улаан дээр аваачлаа. Маус 2-оо дарлаа. Delete indicator гээд. За ингээд нөгөө нэг чарт маань хамаагүй нүдэн дэвтэйг харагдаж байна гэсэн. Үүний дараа бүгдээрээ яах вэ гэхээр за энэ хэсэг жоохон урагшлуул зүгээр байгаа. За яг чарт нь энэ баруун ингээ буландаа тулчгаар харахад жоохон онцгүй байгаа. Тэгэхээр энийг тулахын тулд яг маус 2-оо дарж болно заяа. Маус 2-оо дараад chart shift гэдэг дээр дарах юм бол жоохон зайтай болчихно. Эсвэл энэ дээр тохиргоо байна гэсэн. Энэ дээр байна. Тийм бааз. Энэ дээр тохиргоо байна. За ингээд баруун гар талаас жоохон орон зайтай болоод төхөөр бидний хувьд бол бас дажгүй харагдаад байна гэсэн үг. За үүний дараа бүгдээрээ яах вэ гэхээр одоо нэг томруулж болно, жижигрүүлж үзнэ. За томруулахын тулд энэ томруулдаг шилээрээ бүгдээр томруулж болно. Эсвэл нөгөө нэг нам локтой keyboard байх юм бол зүгээр нэмэх тэмдэг дээрээ дараад хасах дээрээ дараа явуучих юм бол хасгаараа жижигрээд нэмхээрээ томорчихно гэсэн үг чинь. За эсвэл энэ дээр байгаа томруулдаг шилэн дээрээ дарж болох нэ. За ингээд MetaTrader-ыг би анхан шатны хүмүүстэй нөгөө зориулт заагаад байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй шүү. За үүний дараа болохоор юу хэрэгтэй вэ гэхээр за одоо ингийн spread-ээ бүгдээрээ олъё заяа. За одоо энэ нэг ганц юу байгаа шүү дээ. Ганц цаарл зураас байгаад байгаа. За тэгвэл бид нар нөгөө spread-ийнхаа энэ нөгөө хэмжээг олох нь амар чухал байдаг заяа. Тэхийн тулд за F8-аар дарч болно. Эсвэл маус 2-оо дараад хамгийн доод хэсэг дээр. За дарангуут ингээд нөгөө нэг яг энэ window-ийнхаа тохироонууд гараад ирж байгаа юм л да. За энэ дээр одоо chart-а юу яаж болж ийн, өнгийг өөрчилж болж ийн. За эсвэл энэ show гэдэг хэсгээс одоо show ask price line гэдэг хэсгийг нь дарчих юм бол энэ дээр нэг нэмэлт улаан зураас нэмэгдэнэ. За энэ улаан зураас нь ямар учиртай вэ гэхээр нөгөө нэг бидний арилжаанд ороход авж байгаа шимтгэл буюу авах цар ханшийн зүрх гэсэн үг. За тэгэхээр энэ дээр жишээлбэл buy буюу одоо худалдаж авах захиалга өгөх юм бол улаан дээрээ ороод sell захиалга өгөх юм бол доотлын саарл дээрээ орно гэсэн үг. Эндээс аавна гэсэн үг байхгүй. За үүний дараа болохоор 1 минутыг харъя. За 1 минутын дээр бол ингэж харагдаж байна. За 5 минутын дээр ингэж харагдаж байна гэж. За тэгээд яг энэ евро долларын хэд бол яг одоо бол энэ дээр нэг gap үүссэн байна. За тэгэхээр gap байхгүй fair л бүгдээр ороод ирсэн. За эсвэл энэ
USD ясал руу орох уу. За USD franc гарч gap байна уу харъя бүгд. За candlestick гэдгийг дээр хараа. Энэ candlestick-ийг сонгоно шүү. За тэгээд control G-гээ дараад жоохон яагаад. За тэгээд эндээс ask price line гэдгийг төвчүүлчихье. За тэгээд жоохон томруулчих. За энэ дээр бас gap гарч. Тэгэхээр сая USD дээр нэг хөдөлгөөн орж ирчтэй. Тийм учраас gap үүссэн байна манайхаа. За ийм байна. Тэгэхээр одоо энэ дээр бол spread-ний хэмжээ харагдаж байна. За евро доллар дээр spread-ний хэмжээ маань харагдаж байна те. За энэ хоёр гэсэн үг. За үүний дараа бүгдээрээ яах ёстой вэ гэхээр юугаар оруулъя. Энэ дээр зарим нэг байхгүй ослуудыг оруулъя. За жишээлбэл энэ дээр алт байхгүй юм те. Алтыг юу гэж ütгөх гэхээр за XAU USD гэж бичиж. За энэ болохоор алт гэсэн үг шүү. За тэгээд эндээс яаж одоо цонх руугаа шинээр оруулах вэ гэхээр mouse хоёроо дарлаа. За chart window гэдэг энэ дээдлээс хоёр дахь дарангуут ингээд ороод ирнэ. За эндээс бүгдээрээ одоо ахиад тохиргоо хийхэд амьд ядаргаатай байгаа. Тийм учраас бид нар темплейт буюу загвар болгоод хадгалчих болдог. За жишээлбэл одоо харъя. Түрүүн чинь энэ USD franc дээр бүгдээрээ. За доллар дээр ч гэсэн те ингээд гой тохиргоо хийсэн шүү дээ. За энийг одоо хадгалъя гэвэл mouse хоёроо дараад энэ хар дээр нь дараа шүү. За энэ template гэдгийг сонгоод save template гэдэг. Энэ дээр болохоор одоо загвар нэг ч юм уу. Ингээд хадгалчих заяа бүгд. За ингээд хадгалсан тохиолдолд яах вэ гэхээр ахаад нөгөө нэг олон тохиргоо хийх шаардлагагүйгээр за яг энэ шинээр гаргаж ирсэн одоо цонхон дээрээ mouse хоёроо дарлаа. За template-ийг дарлаа. За template-ээс энд гараад ирсэн загвар нэг гэдэг байгаа. Энэ дээрээ дарчих. Ингээд үндсэн одоо загвар маань хадгалагдсан байна. Одоо тэгвэл би түрүүн нэг минут руу оруулын энэ гэдээсэн шүү дээ. Тэрний ямар шалтгаантай вэ гэхээр энэ чартуудаа одоо хэдэн минутын чартыг харах вэ гэдэг тохиргооны дээр байгаа гэсэн. За жишээлбэл одоо энэ 1 цаг гэдэг дээр тохируулсан байна те. Тэгэхээр 30 дээр дарвал 30 минутын. За 5 дээр дарвал 5 минутын. 1 дээр дарвал 1 минутын гэх мэтчлэн ингээд орж ирнэ. За тэгээд мэдээж яриг 30 минутаар харахаар spread амар бага харагдаж байгаа. 1 минут руу зөөр нөгөө зүүмлээ томруулсан учраас spread-ний хувьд ингэж харагдаж байна гэсэн үг. Окей. За өөр тэгвэл энэ дээр яг нөгөө нэг арилжаа хийдэг багажнууд байгаа л да. За жишээлбэл энэ юу хийдэг багаж юу гэхээр одоо pip хэмждэг. За pip-ний хичээлийг үтсэн бол бүгдээрээ мэдж байгаа х. За жишээлбэл одоо яг энэ ханшнаас би за дээшээгээ энэ орой хүртэл алтыг одоо өснө гэж үзэж байна гэж бодоод за pip хэмжингүүт энд 528 point буюу за 52 pip хөдөлгөөн байна өсөх юм байна. Тэгэхээр чин 52 pip гэхээр чин би 0.1-ээр buy арилжаанд орох юм бол 52 долларын ашиг хийх юм байна. Эсвэл нэг лотоор орох юм бол 520 долларын ашиг хийх юм байна гэд шууд энийг хараад pip харангуйтаа шууд автоматар бид нар тооцоолчих болно гэсэн үг заяа. За тэгээ энийг нэг ашиглахын тулд түүлэн дээр нэг дарлаа. Яг одоо байгаа за тооцоолох гэж байгаа ханшин дээрээ дарлаа. Дээш нь зөөлөө, доош нь зөөлөө. За жишээлбэл доошоо гэвэл би энэ ёроолын доор stop loss-оо тавьчаа гэвэл энэ 18 pip байна. Тэгэхээр чинь би 0.1 лотоор арилжаанд орох юм бол 18 доллар алдах юм байна. За тэг 100-1-ээр орох юм бол 1.8 доллар алдах юм байна гэд мэдчихнэ гэсэн үг. Окей. За ийм байна. Дараа нь болохоор арилжаандаа бид нар хэрэг орох уу гэхээр за маш амархан арга нь болохоор одоо энэ нэг юм байгааз юу гэх юм одоо энэ хар юун дээр байгаа хоёр дахь. За энэ дээр дарах юм бол buy sell гэж шууд гараад ирнэ. Энэ дээрээ бид нар шууд арилжаанд орчих болно заяа. Өөр тайлбарлах хэсэг чинь за яг энэ дээр нөгөө нэг босоо лайн гаргаж ирж болж байна. За энд хэвтэй лайн гаргаж ирж болж байна. За жишээлбэл би алтыг би энэ хүртэл өснө гэж бодож байна гэхэд энэ дээр ч юм уу ингээд тэмдэглэдэг ч юм уу те ингэж болж байна. За тренд лайн гаргаж ирж болж байна. За ингээд энэ нэг тренд зурдаг гэсэн үг. За гэх мэтлэн яг хуу түүлүүд байгаа. За Fibonacci байж болж байна те. Гэхдээ яг хуу бид нар TradingView програм дээр хөвчлэн нарийн шинжилгээнүүд хийдэг учраас яг MetaTrader дээр нэг төдийлөн нэг юм ашиглаад байдаггүй. Яг ашиглаж болно гэсэн үг. За үүний дараа болохоор time frame-ууд ойлгомжтой. За бусд нь тэгэл болоо доо өөр энэ түүл хэсгүүдээс бол бидний хувьд ашиглаад байх юм баг байхгүй. За fair-ийн хувьд бол ойлгоцсон нэмээд тасаа явчихна. За хэрэггүй зүйлсээ delete хийгээ явчихна. За тэгээ энэ дээр болохоор бидний нэг аккаунтууд байгаа тийм. Ингээд аккаунтуудаа энэ дээр нэмэгдээд явчихна. За шинээр ахаад аккаунт оруулъя гэвэл files руу орж байгаа login to trade account гэдэг дээр дараад за ингээд энэ дээр шинээр аккаунт оруулчихна гэсэн үг. Ахиж бичээд оруулчихна. За тэгээд эндээс нөгөө серверээ сонгоод оруулчихна гэсэн үг. Demo бол demo, live буюу real dance бол real dance-аа бичээд оруулчихна. За тэгээд real dance-ны чинь мэдээлэл нэвтрэх нууц өгмөг тэр логин энтер чинь хаана байгаа лээ? Мэйл рүү чинь очиж штэ. За юм байна. За
Тэгвэл одоо бүгдээрээ арилжаанд орж үзье. Алтан дээр би тэгвэл одоо long буюу buy арилжаанд оръё. За орохдоо 0.1-ээр оръё заяа. 0.1 гэдэг энэ дээр бичээд өгчнө гэсэн үг. За тэгээд buy орлоо. За хамгийн анх орж ирэхэд цаашдаа яг ганц удаагийн даралтаар орох уу үгүй юу гэдэг юм одоо чеклэх юм гарч ирнэ. Энийг одоо asset хийч болно, үгүйч хийж болно. За asset хийвчүүл зөвөр шүү заяа. Арай нөгөө арилжаанд ороход амар болчихно гэсэн үг. За окей дарлаа. За тэгээд дараа нь би buy арилжаанд орсон. За ганц дарангуут ингээд buy арилжаанд орчиж байгаа. За тэгээд одоо ханш маань за одоогийн мэдлэр юм байна. За тэгээд одоо шууд ашиг руу орж ийн. За эндээс бүгдээр харъя заяа. Энэ ногоон энэ зураас маань болохоор яг анх арилжаанд орсон ханш гэсэн үг. За энэ арилжаанд орсон ханшийг энэ саарл маань дээшээ даваад ирэх юм бол би ашиг руу орох юм байна. Доошоо ороод ирэх юм бол би одоо ашиггүй ажиллах юм байна. За тэгээд эндээс одоо доод хэсэг рүү оръё заяа. Доод хэсэг дээр энэ дэр үндсэн баланс буюу $5,000 $5,000-аас яг одоогийн байдлаар equity гэдэг маань нөгөө нэг бид нар мэдж байгаа хөвгчгээд. За тэгэхээр ингээд нэмэгдэн хасагтаад байж гин. За margin гэдэг маань энэ 500-ийн хөвшөрөхтэй. Учираас нэг $53,75 одоо юу яасан бэ? Доллар одоо ашиглаж байна энэ арилжаанд орохтой гэсэн үг. За тэгээд free margin гэдэг чинь ойлгомжтой тий. Бүгдээрээ ярьсан шүү дээ. Арилжаанд орох боломжтой дүн гэх мэтчлэн. За тэгвэл одоо энэ profit гэдэг хэсэгт маань яг ашиг алдагдал маань ингээд харагдаж байгаа. За тэгэд одоо stop loss болон TP-гээ хэрхэн тавих вэ гэж байгаа. За ер нь хамгийн амархан арга нь анх орсон энэ ногоон зураасан дээр мав зааваачлаа. За тэгээд мав заавсныхаа дараа дээш нь ингээд зөөчих юм бол buy арилжаан дээр дээш нь зөөчих юм бол энэ TP гэсэн үг. За хэдэн одоо долларын ашиг олох уу гэдгээ түрүү эндээс ингэж хэмжиж үзчихсэн бол одоо бас хэмжиж үзэхгүйгээр за яг мав за ингээд TP-н дээр аваачих юм бол $39.1 ашиг хийх юм байна гэж харагдаж байна. За stop loss-ыг бас доош нь зөөчнө гэсэн үг. Мав за аваачингууд энэ drag to modify гараад ирж байгаа. Тэгэнгүүт нь доошлуулад энэ ёроол дээр ч юм уу тавья. За тэгвэл $17.6 одоо хасгатай би арилж байгаа хаах юм байна гэдэг зүйл гаргаж ирж байна гэсэн үг. За эндээс бас нөгөө break юм буюу stop loss-оо хэрэв энэ арилжаа маань ашиг руу орчих юм бол stop loss ашиг руу зөөж болдог байгаа шүү заяа. Sorry. За тэгээд хүмүүс маань яг stop loss TP тавингуудаа арилжаагаа шууд хааж болохгүй гэж бодоод идэг шүү дээ. Тэгэхгүйгээр бас шууд хааж болно. За profit гэдгийн энэ ард нь нэг юм X тэмдэг байгаа. За энэ X тэмдэг дээр дарангууд бид нар арилжаагаас шууд хааж болно. За дээрэс нь дахиад би sell гэж болно. За ингээд buy sell хоёул ингээд орцсон. За тэгэнгүүт яг вэхээр аль нэгнийг ашиг руу оронгууд нь хаачиж болно гэсэн. За жишээлбэл энэ алт маань buy дат тий одоо энэ 20 центний ч юм ашигтай байна. Тэгвэл шууд хаачиж болно. За ер нь бол яг buy sell-ийг би та нарт харуулж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр алтан дээр buy-таа евро USD дээр sell-тэй ч юм уу байж болно гэсэн үг байхгүй юу? Ийм утгаараа хэлж гин гэсэн үг. За үүний дараа болохоор өөр хэлэх юм чинь за жишээлбэл энэ USD franc-ийг харъя л да тий sell-ч. За ингээд давхар ингээд ороод ирж байгаа. Тэгээд одоо орсон арилжаа болгоны дүн нь ард нь байгаа. Тэгээд доор нь болохоор нийт одоо дүн нь гарч ирдэг гэсэн үг шүү. За ийм байна. Тэгээд TP-гээ бол тохируулахаа бүгдээрээ ойлгоцсон. За эсвэл гараараа тохируулж болно. За жишээлбэл гараараа тохируулахдаа яах вэ гэхээр энэ TP гэдэг энэ хэсэг дээр ч юм уу те. За дабл клик хийчлээ. Тэгэнгүүт энэ дээр stop loss TP-гээ одоо гараараа тохируулах нь гараад ирнэ. За тэгвэл жишээлбэл эн чинь бис алтыг нээсэн үү? За алтыг би нэгээд байгаа. За энэ нэг TP-г алтны юм байгаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ TP-гээ хаана тавих вэ гэхээр за жишээлбэл sell position гэхээр чинь за харъя эндээсээ зөвөр ханшаарчлаа. За нэг 2600 за 83 ч юм уу 2683 дээр тавьчаа гэд. За тэгээд энэ улаан буюу энэ modify гэдэг дээр дарангууд энэ дээр TP чинь гараад ирж байна. Sell-ийн TP чинь гараад ирж байна гэсэн. За юм байна. За тэгээд үнэхээр завгүй ч юм уу боллоо гэж утгад аль нэгэн байдлаараа stop loss юм уу TP чинь цогчно гэсэн. За одоо бүгдээрээ бүх арилжаануудаа гаргачих заяа. Энэ X дээрээ дараад гарч болно гэсэн. Ингээд за алтны $11 ашиг дахиад алтны сэлий $14 алдагдал хаачлаа. За ингэнгүүт дараа нь яг үндсэн баланс чинь $4996 буюу бид нар нэг $305 хавцаа алдаад энэ арилжааг хаасан байна гэх мэтчлэн гаргаж болж ийн гэсэн. За тэгвэл эндээс яг нөө ахаад баядаж болж ийн гэсэн. Гэх мэтчлэн ингээд арилжаа хийгээд аж болох нэ. За тэгээд одоо TP-гээ энэ дэшээ ч юм уу ингээд тавьчих. Тэ? Гэх мэтчлэн ингээд арилжиж болж байна.
За тэгээд MetaTrader 5 дээр бол ер нь бол ажиллах ийм амархан. За өөр баг хэлэх юм байхгүй дээ. За энэ лааныхаа өнгийг яаж өөрчлөх вэ гэж хүмүүс асуугаад байдаг шүү дээ. За тэгвэл мэдээж хэрэг F8-аар дарчих болно. Эсвэл түрүүний хэлсэнчлэнтэй маус 2-оор дарлаа, хоосон зайн дээр дарлаа, хамгийн доотлоо сонголоо. За тэгээ үүний дараа colors хэсэг рүү орлоо. Colors хэсэг рүү орсныхаа дараа энэ bar up гэж байгаа. За үүнийг болохоор яг арай нэг би цэнхэртэй болгочихвол гоё тийм миний хувьд. За тэгээд down угаасаа улаан байвал гоё. За цэнхэрдөө болгоод за энийгээ улаан болгоо. Хүснээрээ дизайн загвараа өөрчилж болно заяа. За ингээд би уян гой чарттай болчлоо. За үүний дараа болохоор маус 2-аар дарлаа, темплейт руугаа орлоо. За тэгээд темплейт дээрээ save темплейт гингүүтээ энэ дээр жишээлбэл загвар 2 ч юм ингээ хадгалчих болно гэсэн. За ингэх юм бол яг хүссэн нөгөө нэг загвартаагаараа за нэг өдөр гоё ногоо, нэг өдөр улаан ч юм уу, нэг өдөр одоо ямар ч хэдийн те тэр тэгээд өөрчилж болно. Нарын бэкграундаа цагаан энтер болгож болно л гэсэн. Гэхдээ яг биний хувьд бол яг цагаан өнгийг нэг амар таашаадаггүй. Яг бол дэлгэцэн дээр, утсан дээр ялангуяа цагаан өнгийг ашиглахаар нөгөө нэг нүдний араа амар хурдан мууддаг. Учраас ер нь бол айл болох хар байлгуул зүгээр шүү. Тэгээд дээр нь манайхан нэрээ юу гэдэг энэ маркет за энэ цонхнуудаа алга болгочоод гаргаж ирж чадгаачдаг. За тэгвэл энэ дээр хэд хэдэн товчны ослууд байгаа. Энийг бүгдээр заавал бич тэмдэглэж аваарай. За Ctrl M гэж байгаа. M хэсэг. Ctrl M-ээр дарвал за харж гэнэ алга болчлаа. Ctrl N-ээр дарвал бас алга болчлаа. За ингээд Ctrl M болон Ctrl N-ийг дарахаар нөгөө зүүн талын цонхнууд ч алга болж байгааг анзаараарай. За тэгээд Ctrl T гэдээ дарчих юм бол нөгөө доор байгаа нөгөө баланс энтер ч харагдах болчихж байгаа гэсэн. За дараа нь Ctrl T гэдээ дарлаа. Буцаад ороод ирлээ. Ctrl M, Ctrl N. За ингээд бүх цонхнууд ороод ирлээ. За харьцаан сонирн байх юм бол яг энэ хэсэг дээр наачингууд маус ч нөгөө хоёр талдаа сумтай болчихно заяа. Тэгээд доош нь зүүчин. Ингээд харьцаагаа бүгдээрээ өөрчилчих болно. За яг энэ ч гэсэн тий ганц нэг арилжаатай байгаа бол бүр доошлуулчих болно. Их арилжаатай байгаа бол бүр ингээд дээшлүүлсэн ч болно гэсэн үг. Гэх мэтчлээ. Үүний дараа болохоор энд нэг ийм дөрвөлжин дүрс байгаа. Энэ дөрвөлжин дээр дарах юм бол энд нөгөө нэг нээсэн байгаа бүх одоо фэрүүдийг чинь нэг ингээд нөгөө нэг одоо цонхон дотор гэх юм юу гэх юм жижигрүүлээд гоё загвартай нүдэнд харахад эвтэйхэн болгочдөг гэсэн. За эндээс харж байгаа жишээлбэл энэ pound доллар дээр за темплейт хэдэ өгөх вэ гэж бодож байгаа темплейт загвар нэгэ ингээ хоёроо өгч болж байна. За энэ дээр загвар бас хоёроо өгчий гэд ингээ өгч болж ийн гэсэн үг те. За гэхдээ ер нь бол загвар хоёр нь хамаагүй гоё байгаа хэвээр. За ер нь MetaTrader дээр ажиллах бол юм байна. Тун энгийн ер нь бол амархан. Тэгэхээр яг хүмүүс маш олон одоо ингээ асуугаад байдаг. Одоо яг одоо ингээ одоо тгий одоо яавал дээр вэ гэж асуугаад байдаг шүү дээ. Ер нь бол манайхан баг зэрэг өөрсдөө ингээд уххан зүгээр нөгөө нэг шувуу ингээл шувууны ангахаа нөгөө нэг амруу нь ингээ орохыг хүлээгээл ингээл амаа ангахад байж идэг шүү дээ. Ерөөсөө тийм байх юм бол бид нар арилжааны тал дээр ер нь арилжаа гэлтгүй ямар ч бизнес дээр амьдрал дээр бид нар бол ерөөсөө амжилт гаргаж чадахгүй. Ямар ч юм байсаа өөртөө ухаад өөртөө хараад ингээд жоохон асуудал гарвал өөртөө ухаад явах нь зүгээр. Тэрнээс биш жишээлбэл одоо за яаж энийг одоо энэ евро USD за энэ USD франкийг алга болохгүй гингүүтээ мэдэхгүй болонгуудаа над руу чатчихдаг. За энэ дээр байгаа энэ USD франк гэдгийг би алга болгомоор байна. Яаж алга болохгүй гэд өөрөө эхлээд хийж үзэхгүй. За тэгвэл ямар нэгэн үйлдэл байжтал хараач. За энэ дээр нэг дарлаа алга болохгүй. За маусаа дарж үзэхгүй. Маус хоёроо дарсан чинь энэ дээр close гэдэг шүү дээ. Эсвэл Ctrl F дөрвгээд энэ товчноос л байд юм байна. За тэгвэл энэ close-ийг дарчих. Хаагтцсан. Тэгэхээр өөртөө бас жоох ухах хэрэгтэй. Окей. Энийг бол маш одоо танаас говийн байж хэлье. Яагаад гэвэл мэдээж хэрэг би туслана л да. Гэхдээ хитрхээ олон хүмүүс хитрхий амарх юм асуугаад байдаг. Тэгэхээр надад хариулахад бас цаг зав хэцүү байдаг шүү. За. Ийм энэ залуусаа тэгээд арилжаанд нь амжилт хүсье. Түр баяртай.